Сайн байцгаана залуусаа чи бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би креатиныг яаж зөв зохистойгоор хэрэглэх вэ? Хэрэглэж байхдаа юунд анхаарах вэ? Тэгээд мөн креатин авахдаа юун дээр анхаарах вэ гэдэг талаар товч мэдээлэл өгье гэж бодлоо. Ерөнхийдөө бол өмнө би креатин гэж юу вэ гэдэг видео хийсэн. Тэр дээрээс та бүхэн креатин хүний бие организмд химийн процессор яаж үйлчилж, яаж хүч өгдөг вэ гэдэг талаар та бүхэн тэр видеоноос хараарай. Энэ видеон дээр зөвхөн креатиныг яаж зөв зохистойгоор хэрэглэх вэ гэдэг талаар товч мэдээлэл өгье гэж бодлоо. Хамгийн ихтэй креатиныг авахдаа та бүхэнд анхаарах зүйл нь гэх юм бол Европын стандарт хангасан өндөр чанарын цэвэр креатин авал зүгээр гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Яагаад ингэ зөвлөх шалтгаан гарсан бэ гэхээр ерөнхийдөө олон орнуудад креатинийн нунтгийг маш олон хэрэгтэй хэрэггүй нунтгаар тэлж хямдруулж хямдхан бүтээгдэхүүнүүд их гардаг болохоор та бүхэнд Европын стандарт хангасан бүтээгдэхүүн авал зүгээр гэж зөвлөмөр байна. Үүнээс гадна ерөнхийдөө креатин Европ гэдгээс гадна Германы Creapure гэдэг брэнд байдаг. Одоо та бүхэн энэ дээр харж байгаа Creapure гэж бичсэн. Creapure гэдэг нунтгийн авал илүү үр дүнтэй. Тэгээ нөгөө талаасаа баталгаатай. Одоо Герман байтугай гадаадын бүх спортын тамирчид хэрэглэдэг нь болохоор яг цэвэр Creapure байдаг. Яагаад ингэсэн бэ гэхээр 90-ад оны үед креатин яг зах зээл дээр гарч ирээд хүн болгон хэрэглэж эхэлсэн үед Ираны нэг суплементийн компани креатинийн нунтгалсан шил хийж нэмж ингэж зарж исэн. Тэгээд тэр нь гарч ирээ. Тэрнээс хойш хүн креатин авахдаа маш сайн анхаарах хэрэгтэй байх шүү гэж тиймэрхүү мэдээллүүд их цацагдсан. Тийм болохоор би та бүхэнд зөвлөж хэлэхэд ерөнхийдөө креатин авахдаа сайн анхааралтай Европын стандартын креатин авч байгаарай гэж зөвлөмөр байна. За та бүхэнд одоо креатиныг яаж зөв зохистойгоор хэрэглэх вэ гэдэг талаар товч тайлбар өгье. Креатиныг хэрэглэхдээ хоёр төрлөөр хэрэглэж болдог. Эсвэл 2 удаа креатин хүний биед яг эргээр нөлөөлөх тийм цаг гэж байдаг. Хамгийн ихнийх нь болохоор өглөө босоод өлөн дээрээ өөрөөр хэлбэл ходоодонд ямар ч тийм элдв юм байхгүй үед креатиныг хэрэглүүл сайн байдаг. Энийн гол учир нь юу юм бэ гэхээр хүн өлөн дээрээ хэрэглэх юм бол креатин цус руу шууд дамжиж ороод эдис рүү дамжиж очоод эдисэндээ нэмэлт энерги болж хадгалагдаж чаддаг. Хэрвээ өлөн дээрээ биш хоолтой цуг жишээлбэл идэх юм бол хоолыг ходоодны кислота тэр хоолыг шингээхийн тулд маш их кислота ялгардаг. Тэр кислотаа нөгөө талаасаа креатиныг бас химийн процессд оруулж сүнөөдөг буюу креатинин гэж хувираад тэр нь хүний биед ямар ч өөрчлөлт өгдөхгүй. Тийм болохоор креатиныг заавал өлөн илгэн дээрээ ууж агаарай гэсэн тийм заавар байдаг. За тэгээд та бүхэндээ хэлэхэд өглөө уухта хамгийн үр дүнтэй гэх юм бол өглөө өлөн дээрээ креатиныг BCAA-тэй ч юм уу эсвэл амино нунтагтай ууж болдог. Тэгсэн цагт тэр нь нэг талаасаа креатин эдис рүү орж тэлэх, эдисэнд илүү их хүч хадгалах, нэмэлт шингэн хадгалах, эдисийг тэлдэг тийм тодорхой хэмжээний эффекттэй байдаг. Тэр үед нь амино уух юм бол тэр амино мөн адил эдисэнд удаан хадгалагдах чадвартай байдаг. Эдисэнд амино удаан болон илүү их амино хадгалагдсны үр дүнд таны булчингийн нөхөн сэргээлт маш илүү идэвхтэйгээр явагддаг гэсэн үг. Тэгсэн үр дүнд таны булчин өсөх нөхөн сэргээлт нөгөө талаас хүч нэмэх хоёр аль аль нь зэрэг явагддаг. Тэгэхээр жишээлбэл би одоогоор креатиныг яаж хэрэглэж байгаа гэх юм бол би өглөө болон өлөн дээрээ креатинаас нэг цайны халбаар нутгийг аминотой хэрэглэж байгаа. BCAA-тай бас хэрэглэж болно. Аль аль нь ялгаагүй. Одоохондоо би аминотой хэрэглэж байгаа. Яагаад гэхээр манай Power Nutrition өөрсдийнхөө аминогийн нунтгуудыг гаргах гээд олон төрлийн амт бас шинжилж байгаа. Тийм болохоор судалж байгаа. Тийм болохоор би тэднийг ашиглаад аль аль нь үзэж байгаа. Одоо манай Power Nutrition-ы тун удахгүй гарах амино нунтгийн дээж гэсэн үг. Тэгээд энийг болохоор креатин болохоор аминотой боглоод тэгээд ууж болно. Бас нэг юм дахин хэлэхэд цэвэр креатин 100% усанд бас шингэтгүй тодорхой хэмжээгээр дандаа тунж үлддэг. Тэр нь гэхдээ та бүхэн хэлэхэд асуудалгүй. Яагаад тэгэхээр креатин угаасаа цаанаасаа тийм усанд сайн шингэдэг бүтээгдэхүүн биш. Тийм болохоор тэр тал дээр асуудалгүй гэж хэлмээр байна. За ингээд та бүхэн хэлэхэд би өглөө ерөнхийдөө өлөн дээрээ энийг ингээ уучаад
Тэгээд 20-30 минутын дараа өглөөнийхөө цаг уудаг. Энэ креатины зөв уух эхний цаг гэсэн үг. Энийний дараагийн цаг нь болохоор яг бэлтгэлийн дараа шууд. Тэрнийг уухтаа яадаг вэ гэхээр би бэлтгэлийн дараа хүн яг эдисийнхээ нөхөн сэргээлтийг идэвхжүүлэхэд маш бэлэн болсон байдаг. Тэр үед би креатин бас л нэг цайны халбаг гэхээр тэр нэг 3-4 г, тэгээ нийтдээ нэг өдөрт 6 г-ыг би ууж байгаа гэсэн үг. Бэлтгэлтэй өдрөө 6, бэлтгэлгүй өдрөө 3 гэсэн үг. Тэгээ өдөр болгон ууж иж креатиных нь хэмжээ нь биед хангалттай байж иж байнга хүч өгнө гэсэн үг. Тэр үедээ би яадаг вэ гэхээр ерөнхийдөө нэг цайны халбаг weight-аараа шууд хойлдог. За тэгээд энийг болохоор яг ингээд шууд нунтгаар ингэж бэлэн авч яваад бэлтгэлийнхаа дараа устай миксерлээд тэгээ шууд уудаг. Инхээр ерөнхийдөө креатин өглөө ууснараа та өглөө булчингийнхаа нөхөн сэргээлтийг идэвхжүүлдэг. Нөгөө талаасаа эдисэд хэлж одоо илүү их амин дэм эдис рүүгээ оруулахад бэлэн болгодог гэсэн үг. Тэгээд бэлтгэлийнхээ дараа болохоор яг шууд уух юм бол буцаад нөхөн сэргээлтэнд ороод ингэж явсан цагт креатины яг зөв зөвхөстэй хэмжээ болно. Энээс хэтрүүлж хэрэглэж болохгүй. Бас хинээс бага хэрэглэх юм бол тэр 10-аас 15% илүү их хүчтэй байдаг гэдэг эффект нь гарахгүй гэсэн үг. Хэтрүүлж хэрэглэж болохгүй гэдэг дээр юу ярих гэдэг нь гэхээр өмнө нь болохоор хүмүүс бодохдоо креатиныг өдөрт эхлээд өдөр болгон 20 г уугаад 1-7 хоног 2-7 хоног явчаад тэгээд дараа нь өдөр болгон 6 г-аар уудаг гэж тиймэрхүү томьёонууд байдаг байсан дээр үеийн. Одоо бол тиймэрхүү тэр нь ямар ч тийм нөлөөгүй гэдгийг батлагдсан. Тийм болохоор хий дэмий хэтэрхий их хэмжээгээр бас креатиныг хэрэглээд хэрэггүй гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Тийм болохоор яг ингээл өглөө үлэн дээр нэг цайны халбаг тэгээ бэлтгэлийнхаа дараа дахиад нэг цайны халбаг weight-ээр уухад хангалттай. За та бүхэнд амжилт хүсье.